За 73-ыг бодно. За би нэг 71-тэй төстэй учраас 71-ийн бодолтыг бэлтжиж байна л да. Тэгээд энэ бол арай өөр. Бид нар чинь 71 дээр болохоор 73-ын яг зүүн талд байгаа бутархайг олсон шүү дээ. Одоо болохоор 73 дээр болохоор 3-1 болон 2-1-2 завсар байгаа. Тийм хураагдахгүй бутархаануудын тоог болох байхгүй. 73 дээр. Тэгэхээр 71-ийн бодолтой гаргаж ирж байгаа л засчээ. Ер нь айгуу төстэй. Тэгэхээр бид нар ингэх ёстой шүү дээ. Одоо бид нар бол 12 минут хүртэл явна. Ийм юмнууд хэрэглэхгүй. Тэгээд нийт тоог нь шээ хийгээд за нэг юмрхүү. Тэгтээ 2 коэффициент авна. Тэгээд нэг давталт авчээ. Нэг юмрхүү байдлаар болчихно. Юу гэхээр одоо бид нар яг их нь 2-1 шүү дээ. Тэгэхээр 2-1-ийн яг зүүн талд байгаа бутархайг D-гийнхаа хувьд олох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр за тэрийг x2 гэчээ. За тэгэнгүүт одоо бид нар 3-1-ийнхаа яг баруун гарталт байгаа бутархайн коэффициентийг үзье л да. Тэгээ D-ийн хувьд тэр болохоор D бахан 3 нэмэх 1. Яагаад тэгэхээр энэ бүхэл хуваагаад байгаа учраас нөгөө бид нэр энийг авч үзье л да. За ийм байлаа гэж бодъё л да тий. За ямар ч коэффициент авахар юм бэ? За 2-ны 20-ны биш ээ 21-ний за нойролцоогоор за 59 гэж л да тий. 59-ний 29 59-ний 21 тэгэхээр 59-ний 21 гэж байлаа гэж хэлдэг л да тий. Чи яаж байгаа вэ? Бид нар 59 дээр одоо олох гэж байгаа гэж үзье л да тий. Тэгэхээр бид нар одоо энэ таймыг хэрэглээд үзье л да. 59-ийг 3 таа тий. 59-ийг 3 таахад 19 гэд баах юмуд гарч байгаа шүү дээ. Тэгвэл бид нэр бүхэл хэсэг ингээд 19-ийг авчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг үнэндээ бол 19-ийг баах нь 59 чи яг үнэндээ бол 3-1-ээс бага байхгүй юу? Яг харж болно. Яаж харах вэ гэхээр бидний бүхлээр хуваагаад энэ 19-ыг багасгацсан байхгүй юу? Тэгэхээр жишээл үзвэл 19-ийг хуваах нь 59 те. Тэгэнгүүт 0.32 3.22 гэж гарч штэ. Нэг их баах нь 3 чи 0.3 гэ баах нь 3 явдаг штэ те. Тэгэхээр бага байгаа байхгүй юу? Тэг бид нэр энийг харин бид нэр энэ 19-ийг яг нэгээр нэмчих юм бол шууд 3-1-ээс их болчихно. Тэгээ үзье те. 20-ыг хуваах нь 59. Энд ингээ бахан 3-д байж байгаа шүү дээ 3-1 бол. Тэнгүүд энд 8-9 гэдээ ороод ирж штэ. Тэгэхээр их болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ саяны санаа бол энэ бол яг 3-1-ийг яг баруун гарталд байрлах юу гэдэг лээ. Хүртүр гэдэг лөө. Доотлон, бутархайн доотлон гэсэн үг. D гэдэг бутархайн доотлон D байхад 3-1-ээс яг баруун гарталт нь их байх. Яг баруун гарталт нь коэффициент 1 гэсэн үг. D-ийн тоо гэсэн үг тийм. За тэгэнгүүт бид нар эхлэлт төгсгөлөө ингээ олчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо энэ дөр чинь нэг N гэдэг нэг коэффициент яваад байгаа шүү дээ. Одоо бид нэр N өртөлгөө давтаал болох байхгүй юу? Энэ угаасаа 12 мянга гэдэг энэ дээр бол сая байгаа шүү дээ. N бодлогон дээр 12 мянга гэдэг угаасаа л яг энэ давталтыг л хийх гээд байгаа юм байл үү тийм. Энэ давталтыг хийгээл болчихё. Тэгэхээр одоо ингэ гэсэн үг байхгүй юу? N(x) нэгээс эхлээд x2 хүртэл яваад энэ хэрвээ x2-оос хэтэрчих юм бол 2-1-ээс хэтэрчих байхгүй юу? Энэ хэрвээ x1-ээс бага байвал 3-1-ээс бага болчихно. Тэгээд хэрвээ хамгийн хэрхий хаагч
ND2 нь нэг байвал манай шид олдсон гэсэн үг те. D гэдэг хоёртай N гэдэг хүртүүртэй энэ бутархаа бол 3-1 болон 2-1 хоёрын хооронд оршно гэсэн. Тэгээд англи болоо юм бол нэг сүртэй. Яг өмнөх 71 дээр утсан л бодолтой санаа явж байгаа те. Хүрээ. Юу вэ? Хамгийн их ерөнхий хуваагч. Энэ Х үсэг шүү дээ. Х гинэ H үсэг. За энэ ер нь бол нэг ийм л бодлоо байгаа л да. Яг энэ 120 харьцуулахад би энийг л ашиглаж байгаа 71. Тийм болохоор тэрийг ашиглаад бодчихъя. Нөгөө 71 дээр тэгтээ тэр зөндөө яриад зөндөө бодолтой хийсэн шүү дээ. Тэгээд тэрийг л ашиглаад 73-ыг бодчихж байгаа гэсэн үг. За нэг юм бодлого байна. Энэ нэг багц 3 бодлого байна те. Нэг нь ordered fraction, нөгөөх нь counting fraction. Энэ л counting fraction in a range гэдэг. За 73 дуслаа.